За сайн байцгаана уу манайхаа Mongolian Australia подкастын маань 73 дахь дугаар инхүү эхэлж байна. За энэ дугаараар Перт хотоос уламжлалт амгаа ухаан барай заслан эмч Эрдэнэтийн хонгор зул орж байна. За зулаа маань 2004 онд эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийн эмчилгээний ангийг хүний их эмч мэрэгчлэр төгссөн. За хятад улсад дорн дахны ангаа ухааны чиглэлээр мастер зэрэг хамгаалсан. За тэгээд тэрээр анх 2019 онд нөхөр 3 хүүхдийн хамт Австрали улсын Перт хотод ирж байсан ба одоо баланс буюу тэнцвэр нэртэй Монгол барай заслын төвөө нэгээд амжилттай яваа Монгол бүсгүй зулаатайгаа ярилцахад бэлэн болоод байна. За сайн уу зулаа? За сайн байна уу? За өнөөдөр подкастэнд маань орж аваад маш их баярлалаа. Урьж оролцуулсан маш их баярлалаа. За тэг яг ажиллаад хараад эренгүүт нь л подкастын хоббит хоёр бичээд сууж байна. Маш их завгүй ажилтай байсан өдрийнхөө дараа бас тэг шууд орж ирээд бас ингээ подкаст маань орж агаад баярлалаа. За хоёлаа Австралид ирэхээс өмнөхтэй Монголд ямар ажил хийж байсан гэдгээс хоёлаа яриагаа эхлэе. Тэгээ. Монголд одоо яг эмч мэрэгчлээ хүмүүс маань тухайн мэрэгчлэлтэй маш үнэнч хайртай тулдаад яг эмчээ хийдэг байх л гэж би боддог. Миний хувьд бол эмчээрээ ажиллаж агаад яг гэр бүлтэй зарцуулах цаг зав, цалин мөнгөний бас нэлээд асуудалтай байсан учраас Novartis гэх Швейцарын эмийн компанид ажилладаг байсан. Тэр компани одоо манай эцэг эхчүүд ихэнхийнх нь мэддэг нөгөө Theraflu, Immunal, Vinex, Ketanol гэдэг өвдөлт намдах юмнуудыг яг анх Монголд нэвтрүүлж оруулж ирээд эмч нарт таниулаад эмнэлгүүд дээр нөгөө trial буюу туршилтанд оруулж тэгээ Монгол улсын нөгөө эрүүл мэндийн даатгалт нь хамруулах яг тэр үйл ажиллагааг ганцаараа яг бие дааж явуулж исэн хүнийх нь хувьд яг Монгол улсад маань эмчнэр тухайн үеийн эмийг тэ одоо яаж хэрэглэх үү гэдгээс эхлүүлээд нэг тийм нэг сургалт мургалт хийдэг байсан. Юу мэрчимдээ. Цалинд нь болоод нэг тиймэрхүү ажил хийдэг байсан. Нэрлэлтэй нөгөө нэг эмнүүдийн нэрийг нэрээ сонсч ирсэн эмнүүд биш үү? Тэгэхээр би чи 11 онд энд ирсэн хэрч тэр үед нэлээд тэр үед сонсогч ирсэн эмнүүд биш үү? Жишээлбэл яг нөгөө Immunal гэдэг хүүхдийн дархлаа дэмждэг юм байна. Linex гэдэг нөгөө бахан пробиотик агуулсан юмнууд байна тий. Ketanol гэдэг өвдөлт намдах юм. Би ч зүйлээ Ketanol хонгороо гэдэг нэртэй болтон л явдаг байлаа эмнэлгүүд донд. Тэгээд тэрнийг болоод гэр бүлээрээ бит хоёр нэг үйл хөдлөх тийм хувийн гэр бүлийн бизнес эхлүүлээд тэгээд тэр би яг үйл ажиллагааг авч явдаг гэсэн манай хүн өөрөө ажиллаа хийгээд. Тэгэхээр үйл хөдлөг гэхээр яг тэрийг тодорхойлвол яг ямар бизнес ах вэ? Бит хоёр өөрсдөө нөгөө барилга бариад тэгээд тэрийгээ түрээслүүлэх юм уусгүй болол одоо их хүүхдүүдэд сувиллын газар маркаар ажиллаулдаг ийм бизнес эрхэлдэг гэсэн. Тэгээд тэр сувиллын газартаа болохоор би өөрөө яг нөгөө эмчилгээ ч юм уу те сувилах арга барилын заагаад явдаг гэсэн л та. Яасан гоё сонсогдож байна. Тэгээд яагаад Австрали улсыг бас сонгов? Тэгээ ямар шугамар ирж исэн бэ Австралид? Тэгээ ер нь бит хоёр яг гэр бүл болоод анхны хүү маань төрсний дараа л нөгөө ханиад томоо тусаал байнгын им хэрэглэх болсон. Тэгээд бараг жилийн 4 үйлрэл хүүхдээ өвдөл антибиотикнд орж зүгээр болоод идэг гэсэн болохоо бүр санаа зовоод. Тэгээ хоёулаа нэг явж үзье да гэл хамгийн анх бит хоёр чинь бараг 2010 онд Австралиг сонирхож ирсэн юм аа. Тэгээд уул нь бүх материалаа бүрдүүлчихэд байжсэн чинь манай хүн нэлээд том төсөл удирдахаар болоод. За тэгээ хоёулаа нөгөө нэг Австрали явах бодлоо бүр мөсөн хаяад хоёулаа ажил руугаа талгаагаар аваад. Тэгээ байжгаад 2 дахь хүүхэд гарлаа, 3 дахь гарлаа. За тэгсэн чинь нөгөө л нэг асуудал хөндөгдөл антибиотик хүүхдээ өвдөн жилийн 4 үйлрэл одоо бүр яхаа мэдгүй байлаа.
Тэгэл ерөөсөө л эрүүл орчныг хоёлаа сонгоё гэж. Тэгэл Австрали улсыг сонгосон да. Хамгийн гол нь Perth-ийг яагаад сонгосон бэ гэхээр Perth хот маань яг Улаанбаатар хоттой маань адилхан жижиг. Тэгсэн мөртлөө уур амьсгалын хувьд ч гэсэн бүр тэгж айхтар хүйтэн болоод авахгүй. Халлаа гэхэд яг Монголтой адилхан тийм хуурай дуу халуун. Тэгээд бас нэг сонгох хүчин зүйл нь юу вэ гэхээр яг Perth хот бол эцэг эхийнх нь аль нэг нь мастер юм уу PhD хийж байгаа тохиолдолд хүүхдүүд нь үнэгүй боловсрол эзэмших хэрэгтэй байдаг. Тэгээд Perth хотыг сонгож ирсэн юм аа. Тийм шүү. Тэгэхээр ямар шугамар суралцахаар ирсэн гэсэн үг те нөхөр нь? Тий, одоо би ч нөгөө нэг насаараа сурлаа штэ. Ангаах 6 жил. За тэгэл мастерт 2.5 жил. Тэрнээс өмнө одоо нарийн мэрэгжил гэл ингээл бараг л насаараа суралцсан хүн чинь сурхаас бүр болохоор тэглэж яг Австрали ирээд хэрвээ би мастерт одоо ямар нэгэн эмчийн мэрэгчлийг сонгоод мастер төгслөө гэхэд Монгол улсын ангаахыг төгссөн мастер хийж байгаа хүнийг яг тэр эмч мэрэгчлэр нь Австрали улс ажилуулдаг байхгүй юу? Тэгэхээр ямар ч ирээдүгөө учраас зүгээр л мөнгө болон цагийн гарц болох гэдээсэн. Манай хүний мэрэгжил болохоор чи яг мастер төгсчих юм бол яг мэрэгчлэр ажиллах боломжтой байсан болохоор манай нөхөр ухаар авсан. Тийм баг шүү. Ер нь эмчийн мэрэгжлийг бол энэ Австрали улс нэлээд айхтар яг өөрсдийнхөө сургалтын системээр явуулахыг боддог байх л та. Мэдээж хүний амь настай холбоотой асуудал учраас тийм байдаг. Өндөр стандарт тавьдаг мэрэгжил юм байгаа юм. Тэр ч утгаараа яг нөгөө одоо 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүд ч гэсэн хамгийн өндөр 96-аас 98 оноо авч иж яг ангаахын сургуульд нь ордог юм байлаа шүү дээ. Тэгнэ тэр. За Perth хотыг сонгосон гэсэн. За ер нь Perth хот за цайгаа гарын түрүү ярьлаа. Ер нь за сургуулийн хүүхдийн нэг нь сурж байгаа бол хүүхдийн сургуулийн төлбөрийн нас үнэгүй байдаг гэлээ. Тэгээд өөр ер нь амьдрахад ер нь хэр тааламжтай хот байна. Энэ хотын талаар хүмүүстэй хоёлоо рекламдаг л та. Ер нь ихэнх нь Сиднейд байгаа. За тэгээ Мельбурнд байгаа. Тэгээ Brisbane ер нь Perth руу одоо ер нь их сонирхож байгаа шинжтэй илүү шүү. Ер нь нүүдэлд их байгаа сонсогдсон шүү. Тийм манайхан нөгөө их хвчлэн дандаа том хотуудыг сонгоод явдаг л та. Тэр нь ч бас зөв л ах л та. Олонд танигдсан тийм ээ нөгөө урд нь хүмүүс зөндөө явцсан учраас гарц гаргалгааг нь илүү мэдээд урдныхан замын засаад өгсөн байдаг учраас Perth бол манай гэр бүлийг анх ирэхэд 200 хүрэхгүй Монгол байдаг гэж ярьж байсан. Энд амьдардаг ах эгч нар. Яагаад тэгээд сурдаг хүмүүс бол баараг байгаагүй. Хоёрын зуучлуулж ирсэн газар хамгийн анхны Perth одоо Curtin University-д зуучлуулж байгаа гэр бүл нь манайх анхдагч нь болж явж исэн. Тэгээд нөгөө зуучлагч агент манд хүртэл өөрөө сайн мэдхгүй. Тэгээд хамтдаа нөгөө судлах барих юм зөндөл гарч исэн л та. Тэгээд дараа нь хөрхөн манай гэрээр зочлоод ирээд сүүлдээ бүр найзууд болсон л та тэр хүнтэйгээ. Тэгээ манай гэрт хурж ирчээд танахыг явуулснаас хойш дараа нь ингээд 2-оос дээш хүүхэдтэй айллах юм бол дандаа perfect санаа болгодог болсон шүү гэд ярьж исэн. Perth хотын ер нь байрны за мэдээж монголчууд маань одоо сонсож байгаа хүмүүс маань сонирхож байгаа. За түрээсийн байр ер нь мэдээж Сидней, Мельбурнтэй харьцуулбал хямд байх болов гэж бодож байгаа. Гэхдээ яг зүгээр миний харж байгаагаар бол бараг Perth маань одоо нэлээд өндөр үнэтэй болж байгаа харагдаж байгаа шиг байна. Үйл хөдлөл нь тэр түрээсэн ч тэр ер нь хэд орчмоор 1-7 хоногийн түрээсийн байрыг за яг зулагийн маань туршлагаар яг ямар шиг үнэтэй байсан бэ? Яа анх ирэхэд эсвэл одооний ханшин одоо ойролцоогоор ханшин ямар шиг байгаа бол анх ирэхэд хэд байсан бол анх ирэхэд бол манай гэр бүл 3 өрөө хаусыг $350-аар л түрээсэлдэг байсан. Бүр айгүй хямд байсан байхгүй юу? Ханшин. Гэтэл яг тэр үед Сиднейд
одоо яг манайх шиг тийм 3 өрөө хаусыг бол 700-аас 800 долларч гинэ тий айгүй өндөр түрээсэлдэг байсан гэсэн яг 7 хоногт. Одооний ханч гэх юм бол нэг айлын мастер бедрум буюу дотроо нөгөө жорлон вантай нэг өрөөгийн л $350 түрээслүүлж байгаа гэх мэтчилэн тий. Тэгэхээр үүн бол ханш бол бүр нэлээд өссөн л доо. Тийм байна. Тийм тэгээд бас сая бас үйл хөдлөхөөр бас онлайнаар сураад төгслөө л дээ. Тэгээд одоо ер нь ингээл үйл хөдлөхүүдийн үнийг хараа судлаад байхад Пертот маань одоо ер нь хүмүүс их нүүж очиж байгаа ш тэрүү ер нь их үнэлгээ нь бол Мельбурнтэй төхөөд ирж илээ. Мэдээж Сидней маань хамгийн үнэтэй хот. Тэгээ Мельбурнтэй ер нь төгч ирж илээ. Пертийн үйл хөдлөгийн ханш бол тэгэл би бодож ирсэн. За чи ер нь нэлээд үнэтэй Тасман арал хүртэл бас ер нь үйл хөдлөх нь бол нэлээд үнэтэй болж эхэлж илээ. Тэгээд ер нь нэлээд хүчтэй явж байна. Ер нь гадныхан ч их Австралиг сонирхож байгаа, эрд сууршихыг хүсэж байгаа, оюутан ч ихтэй байгаа гэдэг утгаараас энэ үйл хөдлөх гэдэг бол бас өдрөөр тоолохгүй бараг секундээр л үнэн өсөж явж байгаа шиг байна гэж харагдаж байна шүү дээ. Тэгж яах шиг байна тий. За манай зулаа маань 3 хүүхдээ ээж хүн. За тэгээд мэдээж хүүхдүүдийн сургууль нь бол мэдээж цаанаас нь төлөгдөө явж байгаа гэж ойлголоо, үнгүй гэж ойлголоо. Тэгээд ер нь сургуулийн талаар юу гэж бодож байна? Австралийн сургуульд хүүхдүүдэд нь хэр тохирж байна? Одоо англи хэлний ер нь гайгүй 19 онд ирсэн гэхээр чи мэдээж одоо бол хөөрхөн бүгд хөөрхөн англиар ярьж байгаа тийм үү? Манай багч нь одоо 2 настай Соско иддэг маамул ирсэн. Тэгээд том маань 10 настай, дундх маань 4 настай ирж исэн гэхээр одоо 2 баг маань бол монголоор баг зэрэг ойлгоно. Тэгээд дандаа давхар орчуулах шаардлагатай. Монголоос англи руу заавал орчуулж ойлгоно. Том маань бол яг монголоор ярина, монголоор ойлгодог. Ер нь бол Австралиг сонгоод 3 хүүхэдтэй ирсэн манай гэр бүлийн хувьд бол зөв сонголтуудын маань нэг байсан гэж боддөг штеп. Яг гэвэл энэ чи хөөхөн ингээд дарамтлаад авахгүй хүүхдүүдийг тийм ээ чи заавал ингээд сурах хэрэгтэй, заавал бүх юм дээрээ сайн байх хэрэгтэй гэхгүй зөвхөн сайн хүн байхыг л заадаг. Тоглуулж агаад бүх юмыг сурахчдаг юм байна. Нэг мэдхэд л манай хүүхдүүд чинь нөгөө 2 баг чинь уншдаг, бичдэг тий өөрсдөө ном уншдаг, номынсаа явъя гэж нэгдэг болсон байсан. Миний оролцоогүйгээр гэтэл би том дээр нөгөө өсгнүүдийн чийжлүүлэх гэж өөрөө өмнөөс нь уйлн, байрн, өөрсдөө боо юм болж бит хоёр чинь суртан шүү дээ уншиж бичиж. Тэгээ 2 жижиг дээр ястаа ямар ч асуудалгүй сургуулийн сурагч болж явж байгаа шүү. Бас Пертотын маань сонгосон бас маш их мөнгө санхүүгийн хувьд амар хэмнэлттэй байсан гэж бодож шít. Хэрөө Сиднейд байсан бол одоо хүүхд маань одоо ингээл дор хаяж жилийн 10 гэснүүтэй бараг $10,000 төлөөд явна гэхэр чинь бас л яг сургалтаа төлж байгаа хүмүүстэй ирсэн хүмүүст маань нэлээд хүндрэлтэй баг. Тэгэхээр сонсож байгаа та Австралийн аль хот руу явах вэ? Аль хотыг сонгох вэ гэж бодож байгаа бол Перт хотыг та судлаад үзээрэй. Бас тийм боломжууд байдаг байх нэ. За, зулаа маань хэрхэн ер барай заслын төвөө ажилуулах ер нь санаа төрөө тэгээд яг ер нь барай заслаар явах бас эхэл нь бас хаанаас эхэлсэн бэ? Яг тэр урд яг дорны анагаах ухаанаар мастера хамгаалахад яг барай заслыг сонирхъя гэж бодоагүй л дээ. Ер нь тэгээд өрний анагаах ухааныг дорны анагаах ухаантай яагаад хослуулж болохгүй гэж бодоод тэгээ мастерын ажлыг сэдвийг сонгож ирсэн. Тэгээ яг ийшээ ч явна гэж мэдээгүй юм чинь тэр чинь одоо бүр хэдэн бэ 2006 7 оны үед байхгүй. Тэгээд ийшээ нөхөр сурахаар болоод тэгээ би эрэхтэй хамт сурж исэн нэг эмч гэр бүл яг энэ Perth амьдардаг гэж хятад гэр бүлтэй манай 2 найз.
Нөхөр нь гэмтлийн эмч, эхнэр нь цус бодлын эмч, тийм хоёр гэр бүл байдгийн. Бид хоёроос нэлээд ахмад одоо нэг 70 хүрж байгаа их жоох айгүй. Тэгээд тэр хоёртай холбогдоод манай гэр бүл бас очиж байгаа гэсэн чинь өө тийм үү чи хүрээд ирээ чи манай эмнэлэгт яг чам шиг айгүй хэрэгтэй гэд. Тэгээд хүрээд ирэхдээ perfect. Тэгэл нөгөө хоёртойгоо холбогдоод тэгээд тэр хоёр маань ийм 4 эмчилгээний бариа заслын төвтэй. Тэгээд надтай шууд уулзал нэг бариа заслынхаа төвийг менежерээр хариуцаад ажиллах уу гэсэн санал тавьсан. Тэгээ би одоо нөгөө нэг Австралийн лиценз юу ч байхгүй. Тэгээ одоо болох юм болоо да гэсэн чи болно чи зүгээр ажиллаж байхдаа ингээл чамд бүх юмд чи хамруулаад сургалтанд хамруулаад ингээ явчих. Тэгэл зориглол нөгөө хоёрынхаа нэг бариа заслын төвийг хариуцаад ажилласандаа эмчилгээ шаардлагатай хүмүүст нь эмчилгээг нь хийгээл зүгийн тавиал тэгэл. Тэгээд тэр хоёр маань цаашдын яг тэр бариа заслын төв ажиллуулах одоо миний бүх лиценз одоо хэрэгтэй бичиг баримт тэднийг авахд зөндөө тусалсан. Яг хууль ёсныхан дагуу хөдөлтөө сургалтанд нь суулгаад тэгээд эрүүл мэндийн даатгалаар нөгөө эдгээр чинь үйлчлүүлдэг штэ одоо private health буюу эрүүл мэндийн даатгалд хамраглаад тодорхой төлбөрийнхаа нэг хэдэн хувийн буцаан олголтоор авдаг. Яг тэр системд нь хамруулж өгч байсан. Тэгээд энэ хятад ах ихч хоёр дээр ер нь хэр удаа ажилласан бэ? 1 жил ажилласан дөө. Тэгээд нөгөө хоёр маань ч гэсэн чи одоо ингээд насаараа энэ чинь ажиллана гэж байхгүй штэ. Та хоёр чинь ирээдүгөө бодох юм чинь. Өөрсдөө ер нь иймэрхүү юм ажиллавал яасан бэ? Насаараа хүнд ажиллаж байхаар гэл тэгжсэн. Яг л аягүй сайн хүмүүс аастай тийм бидний бас ирээдүг бодоод штэ. Тэгээд одоо чамд бүх бичиг баримт чинь байгаа юм чинь чи өөрөө бий дагаад нэг салганд ажиллуулаач гэхээр нөхөртэй хэлсэн ингэж илээ гэсэн чинь тэгээл та хоёлаа гэл. Тэгээд манай нөхөр нөхөрхөн бид хоёр яг нөгөө өөрсдийнхээ барилгыг бариад дууссан. Тэгээд газартаа маань дагалдаж ирсэн хуучин нэг байрыг янзлаад засвар хийгээд дуусч ирсэн. Тэгээд тэр байрныхаа нэг өрөөнд одоо master bedroom гэсэн үг шүү дээ. Тэгээд анхныхаа өөрийнхөө нөгөө бариа заслын төвийг нээж л ганцаараа ажиллах. Тэгээд нэг home salon буюу гэрээсээ тийм ажиллаулдаг болол. Тэгсэн чинь над дээр нөгөө урд нь ирдэг байсан бүх үйлчлүүлэгчд маань зараад ирдэг болсон. Дээрээс нь нэмээд зөндөө олон монголчууд нөгөө сургаар сонсоод ирж үйлчлүүлдэг болсон байсан. Тэгээл за томруулъя гээл. Тэгээд ер нь яагаад Монгол бариа заслын төв гэсэн нэртэй газар нэгээд дан монгол хүмүүсийг ажилд авч болохгүй гэж гээд. Тэгээд ер нь энэ хараад байхад нөхрүүд нь яг нөгөө мастер хийгээл ажиллаа хийгээл эхнэрүүд нь хөрхи болсон болоогүй янз бүрийн ажил хийгээл их л хэцүү байдаг. Бүгдөө л нэг зовлон нэгтэй юм чинь. Тэгээд адилхан эмэгтэйчүүдийн дэмжиж яг найдвартай тэгээд тогтмол цалинтай тийм ажилтай байлгал хэдэн ч гэсэн гэр бүл тустай байх юм болов уу гэж бодоод тэгээд Монгол эмэгтэйчүүдийг аваад нэг жижигхэн бариа заслын төв ажиллаж эхэлсэн дээ. Амар нэрлэхөө жижигхэн гинэ айгүй гоё сонсогдож байгаа байхгүй. Гэхдээ ер нь бас хүн ингэж яг өөрийнхөө бодол санаагаар те өөрийнхөө хүссэн зүйлээ эхлүүлээд явах ер нь үнэхээр хүсэлтэнд байвчтай ингээ яг зоргилж чаддаггүй байхгүй. Тэгээд зулагийн маань хувьд бас яг өөрийнхөө мэрэгсэн энэ мэрэгчлэр бас энэ хэр баргийн хүн хийгээд авахгүй энэ зүйлийг бас эхлүүлээд явж байгаад баяр хүргэе. Тэгээд айгүй гоё сонсогдож байна. Тэгээд бас дээрэс нь Монгол бүсгүүчүүдээ бас дадлагжуулаад өөрөө яг гартаа сургаад бүгдийг сургаад ингээд ажил төрөл олгоод явж байгаа нас ажил олгогч байна шүү дээ. Тэгэхээр баяр хүргэе цулаа да. Баярлалаа. Тэгэхээр үйлчлүүлэгч нь түрүү монголчууд
тий үйлчлүүлэгчийн яриаг байгаа да тийм үү. Тэгэхээр үйлчлүүлэгч нь монголчууд байдгүй. За одоо Монгол барай засал гээд баланс гээд нэртэй газраа нээсэн юм байна. Тэгэхээр энэ дээр яг үйлчлүүлэгч монголчууд байдгүй, гадныхан бас байх уу? Австралчууд. Манай барай заслын төв одоо яг манай амьдардаг дүүргийн нэг спорт комплекс дотор байрладаг байхгүй юу? Тэр дотроо фитнестэй, бассейнтэй, йог гэл бүхэл төрлийн эрүүл мэндэд анхаардаг одоо нэг тийм спорт комплекс байгаа юм. Тэгээд тэн дотор үйлчлүүлдэг бүхэл хүмүүс манайхлаа орж ирдэг л дээ. Тэгэхээр манай үйлчлүүлэгчдийн 80% нь дандаа гадаад хүмүүс. Тэгээд Пер хот маань угаасаа нөгөө зөвхөн монголчууд байдаг учраас үйлчлүүлэгчдийн маань 20 орчим хувь нь монголчууд. Одоо тэгтээ нэмэгдээд байгаа л да, бас нэлээд олон монголчууд ирж байгаа. Тэгээд манай хотод байдаг монголчууд ч бас айгүй гоё штэ. Ингээд нэг нэгнийхээ бизнесийг дэмжиж, нэг нь хоол хийхэд хүртэл тэгэл бүгдөө дэмжиж булаацалтад авах жишээний те. Тэгээд тийм нэг Монгол салбар нэгдсэн байлаа гэхээр тэгэл хүн болгоно л орж үзэх гээл цаг аваад айгүй хөрхөн сайн дэмжиж байгаа. Тэгэхээр яг ямар барай заслуудаар үйлчлэг үзүүлдэг вэ? Манайх эмчилгээний барай. Эмчилгээний барайн дотроо дархлаа сэргээх, жирэмсний мэс заслын дараах нөхөн сэргээх. За тэгээд lymph drainage буюу тунгалгийн урсгал сайжруулах, хаван хөөх гэх мэтчлэн эмчилгээний барай. Альжаал тайлах барай дотроо бол хүүхдийн, настайчуудын жирэмсний гэх мэтчлэн янз бүрийн альжаал тайлах барайнууд. Эмэгтэйчүүд зориулсан барайнууд байна. За тэгээд бэртэл гэмтэл зориулсан эмчилгээнүүдийн мөн физик эмчилгээ хийж өгнө. Давхар тухайн хүнд нь зориулаад яг дасгал хөдөлгөөний заагаад явдаг. Одоо өөрөөр хэлбэл эндхийн нөгөө нэг кайро, физио, тэгээд remedial массаж гэсэн гурван ямыг хавцруулаад байгаа байхгүй юу? Тэгээд яг бусад одоо юм барай заслын төвөөдөөс үнэхээр л өөр байна. Тэгээд үр дүн ч гэсэн шууд мэдрэгддэг учраас хүмүүс ч гэсэн зорих нь айгүй ихсээд байгаа л да. Тэгэхээр нөгөө за одоо Монголд бол тэгдэж шүү дээ. За хүүхэд орноос унчлаа, хүүхэд юмнаас унчлаа, тарих толгойн дөрөгчлөө гэл яана толгой барьдаг хүн байна уу гэсэн постууд бас ингээл Мерсер Сиднейгээс ч тэр Мельбурний группүүдээр хаяа харагдчихэдэг л да. Тэгээд яг ийм тохиолдлуудад бас барай заслыг хийх үү, ирж исэн үү, хийдгүү? Зөндөө ирдэг манад энэ жоохон хүүхдүүд тархинд хөдөлсөн, том хүний ч гэсэн тарих хөдөлсөн тийм нөө сакс тоглож байгаа залуучууд чинь ингэчлээ тэгчлээ. Тэгээд 5-аас доош насны нялх жоохон мамунуудын толгой эднэр одоо элдэн зэмчлэгийг нь бол үнгүй хийгээд өгчтэй. Хөгшин настай ээж аав нараа бас аваад ирэхээр би хүн л юм чинь бас л ээж аавтай хүн. Тэгээд настай хүмүүсийн эмчилгээг бас үнгүй хийгээд өгдөг. Тэгээд яг зарлал тавиаг байхад хүмүүс чинь нөгөө нэг амнаас ам дамжаад тэнд нэг тийм хүн байт юм байлээ гэдээ өөрөөсөө мэдээд хүрээд ирд юм байлээ шүү дээ. Нэрэж одоо яг тэгдэж шүү, бас толгой байруулад тэр бас хүүхдийн бас тий толгоонд оргицсан хүүхдийн бас юу ч нас нилээн яг л бүрээсээ яг тулсан газар бол зөв хүн хайгаал ямар сайндал пост өчөөд хүмүүс хайгаад ахав тий. Тэгэхээр айгүй бас хэрэгтэй зүйл хийж гин. Тэгээд тэр нь бас хүүхэд өөрсдөө ер нь хамгийн хэцүү тий. Өөрсдөө өндөр нь арга өвчмөр санагддаг шүү дээ. За тэгээд ер нь Австралид эмч мэрэгчлээ тэгээ одоо монголчууд маань Австралид ирээд мэрэгчлэрээ ажиллахыг хүсвэл ер нь ямар шаардлага тавигддаг вэ гэдг нь бас зарим эмч хүмүүс маань сонсож байгаа хэл да. Яг яад юм бол нэрээ ингээ очичвал яадаг бол яг энэ тал дээр мэдээж судалж исэн байх. Тэгэхээр энэний талаар харин тийм ээ. Тэр ер нь аюу хэцүү асуудал. Одоо яг манай Монголын анагаах ухааны их сургуулийг төгссөн хүмүүсийн дипломыг ер нь одоо энэ Австрали, Америк тийм ээ, Европын холбооны улсад хүлээн зөвшөөрдөг байхгүй юу? Хэрвээ яг Австралид ирэхийг
ирээд эмчээрээ ажиллая гэж бодож байгаа бол айгүй их сэтгэлийн бэлтгэлтэй, маш их зоригтой, маш их мөнгөө бэлдэж ирээрэй л гэж хэлмээр. Миний хувьд бол яг тэр зориг зүрх нөгөө цаг зав зарцуулах мөнгө эднэр маань хэцүү байсан учраас би яг дахиж сураад тийм ээ. Наад захын жишээлбэл IELTS-ийн 8 оноо нөгөө 4 предмет байдаг шүү дээ. Одоо 4 айтем дээр дөрвөлн дээр нь 8 оноо шаардж байгаа байхгүй юу? За бүр боллоо гэхэд хэрвээ GP-гээр ажиллая гэх юм бол 7.5 оноо буюу доотлон 7.5 буюу түүнээс дээш авсан байх шаардлагатай гэсэн шаардлагатай байсан. Нэгдүгээр, хоёрдугаар Монгол улсын анагаах ухааны их сургуулийн төгссөн одоо бүх нөгөө хичээлүүд байгаа шүү дээ. Тэднийг Австрали улсын анагаах ухааны системд стандартад нийцүүлэхийн тулд бараг л дахиад 4-5 жил суралцах хэрэгтэй болчихж байгаа юм. Тэгээд тэр чинь тэгээ бөө мөнгө олно. Одоо энд нэг ихч байдгийн ястал зоригтой зөрөгтэй үнэхээр мэрэгчлэлтэй хайртай болохоор бараг л нөгөө нэг 12 дугаар ангийн хүүхдүүдтэй хамт конкурс өгүүлээд тэгээд дахиад анагаахаар сургасан гэж хэлсэн баг шүү. Тэгээд бараг Австралийн анагаах ухааны их сургуульд сурсан гэж би сонсч ирсэн. Үнэхээр бахархмаар мундаг ихч байгаа байхгүй. Одоо тэгээд эмчээрээ ажиллаж байгаа. Ямар гоё. Хүссэндээ хүрсэн биз дээ. Тийм дахиж сурж ижил эмчээрээ ажиллана гэхээс биш. Ер нь бол боломж бараг байхгүй. Хэрвээ үнэхээр л эмчээрээ хүн эмчилмээр байна гэх юм бол одоо миний сонгосон замаар явж болно. Одоо Хятадтай юм уу эсвэл Солонгосуудтай юм уу тийм эмч нарын нийгэмлэг гэж байдаг. Тэнд нь мембер болоод гишүүнээр илээд тэгээд тентхийн нөгөө нэг Австрали улсад хүлээн зөвшөөрөгддөг тийм provider number буюу лиценз гэсэн юм өгдөг. Тэр гэхдээ нэгээс 2 жил ч юм уу 2 жил орчим сурдаг. Тэгээд яг эмчлэх эрхийнхэн лиценз бол биш. Нэг naturopathy ч юм уу тийм ээ. Одоо манайхаар бол нэг юм домч гэж ярьдаг штэ. Тан ман найруулдаг тий. Тэгээд тэрнгээрээ нэг хүнд зөвлөгөө өгдөг ч юм уу нэг тиймэрхүү мэрэгжлийн хүн болж болно. Тэгээ бас дээрээс нь сувилагчаар бас ажиллахад яа гэм бол заавал бас удаан хугацаагаар сурах хэрэгтэй гэдэг юм болов тэрний талаар мэдчихэе. Тий суралцтай сувилагчийн сургууль гэдээ бас тацаа байгаа шүү дээ. Эд нар чинь 4 жил сурч төгссөн шүү дээ. Тий. Тустай. Эмч мэрэгчлээ хүмүүс дахиж тий сувилагчаар сураад тэгээ сувилагч хийн гэдэг бол бас л айгүй зүг сонсогдож байгаа үстэй тий. За тийм байна. За ер нь бизнес хийхэд ер нь хэр хүндрэлтэй байна? Ер нь Австрали улс ер нь жижиг дунд үйлдвэрлэл бизнесээ ер нь хэр дэмждэг улс вэ? Австрали улс бол жижиг дунд бизнесээ маш сайн дэмждэг гэж би боддог шүү дээ. Ямар ч хүндрэлтэй зүйл бол байхгүй. Монголд бол ингээл бүр үүднийх нь жижигрээс ихсүүлэл гар дээр ням тавиал нөгөө хээл ахвал гэдэг ямар явсаар байгаад тэгэл нөгөө татвартай дарлуулаад дуустдаг байхад энэ ч бол бүх юм шулуун шудраг яг л хийх ёстой амиг хийгээл бичиг цаасны ажлыг бүрдүүлээд өгсөн байх тул тэгэл бүх юм нийтдээ бид хоёрт л тийм хүндрэлтэй юм ерөөсө тулгараагүй л байна одоохондоо. Тийм шүү. Ер нь яг л бичиг баримт бүгд жин там болвол тэгэл хин нэгэнд гарын мөнгөгөө хурдан гаргуулчих эсвэл зөвшөөрөхгүй юм зөвшөөрүүлчих гэсэн тийм бол асуудал бол байхгүй. Яг л шудраг байдаг шүү дээ. Одоо жишээлбэл бид хоёр яг энэ нөгөө balanced week нэх гэдэг нөгөө спорт комплекс дотор маань яг тийм физиотерапи юм уу эсвэл эмчилгээний бариа заслын төв ийм ажилуулнаа гэх тендер зарласан байхгүй юу. Тэгээ бид хоёр тэр тендерт нь оролцох бүх материалуудаа бэлдээд явуулсан консул руу. Тэгээд бид хоёрлоо нэг 3-7 хоногийн дараа за та хоёрын материал ялсан шүү гэд баяр хүргээд консул нь өөрөө
Тэгээд тэр нөгөө төвийнхэн түлхүүр гартуулаад өгсөн. Тэгээд тэр консул хоёр нөгөө нэрийн хуудасаа хэвлүүлсэн байсан. Balance therapy гэсэн. Тэгээд тэр нэрийн хуудасны манай артал нөгөө 15% дискаунт гэсэн нэг тийм рекламны юм явж байсан байхгүй юу? Хүмүүс таниулахын тулд тэгээд зөвхөн тэр нэрийн хуудсыг танд баярлсан шүү ингээд манайхаар ирж үйлчлүүлээрэй гэдэг өгөх гэсэн чинь би өөрөө авч болохгүй ястаа очлоорой. Гэхдээ би танахаар зочилж очно гэж аахгүй. Зэрэг тийм ямыг хүртлэхээс ахвал гэж бод. Яа, тийм ээ тий. Тийм байх нь шүү. Шударгаар явдаг юм байлаа. За ерөнхийдөө хоёулангийн подкаст дуусахад ер нь 10 минут ерөнхийдөө үлдсэн байна. Тэгээд зулагийнхаа ирээдүйн зорилтын талаар асууя. Ирээдүйд одоо тэгээд яг энэ Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөсөн тийм сайхан барай заслын төвтэй одоо салбаруудыг илүү олноор нээн гэж бодож байгаа. Тэгээд илүү олон Монгол эмэгтэйчүүдийн ажлын байраар тийм ээ яг найдвартай, тогтмол цалинтай, санаа зовох зүйлгүй гараад бус цалинтай тийм байгаасаа гэж сайхан ажлын байраар хангах болов гэж бодож штэ зорилго тавьчаал ээж чинь бүтэх болтугай. Гой зорилго байна. Тэгээд ер нь зулагийн маань нөхөр нь Алтаа гэж залуу бас манай подкастын 69 дахь очноор орж исэн. Тэгээд бүх зүйлийг нас хууль ёсныхан дагуу өөрийнхөө байрыг барьсан гэд их сонирхолтой сэдвтэй подкаст болсон байдаг. Тэгээд зулаа маань мэдээж энэ их ажилд нь бас гар оролцож бас монголч гэсэн үйл хөдлөлийн бас бизнес эрхэлж исэн ийм хүмүүс маань ийм сайхан гэр бүл маш их аз жаргал эрүүл их сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Тэгээд эрүүл мэнд бол эрхэм баяр гэдэг шиг те олон хүмүүсийн өвчин зовлон те барай заслаар эмчилж ангаагаад те бас олон гэр бүлд бас аз жаргалыг бас түгээж яваарай. Тэгээд Австралийн муж болгонд салбартай ийм гоё баланс гэдэг нэртэй Монгол барай заслан сайныг хаасаагүй харахыг хүсэж байгаа шүү. Тэгээд Мельбурнээ салбараар нэгэрээ, Сиднейд нэгэрээ, бүх мужуудад нэгэрээ монголчуудаа бүгдийг нангаагаарай. Маш их баярлалаа. Ерөөлөр болгээ. Та бүхэнд ч гэсэн ингээд өөрч оролцуулсан маш их баярлалаа. Ажилд үлсэн өөдрөг өмчтэй сайхан байх болтугай. За тэгээ баярлалаа зулаа. Тэгээд ирээдүйн амжилт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд цаашдаа тэгээд холбоотой байгаад магадгүй би бас барай заслаар нас ороод пертэд очих юм бол ороод нэг сайн толгоогоо нуруугаа ямар нэг гоё барай засал гэдгсэн чи бүр нэг би ингэж хилээд бүр ингэж нэг зулаагаараа бариулчмаар юм шиг санагдал явчихлаа. Пертэд очиод зулаатайгаа уулзнаа. Тэгэлгүй яах вэ? Тэгээ манайхаар хурж ирж очлаарай. Урьж байна. Тэгээд маш их баярлалаа. За баярлалаа. За тэгээд дараагийн дугаараар эргээд уулзцгаая. Перт хотоос зулаа, Мельбурн хотоос цацаанаар ярилцлаа. Баяртай зулаа. Баяртай.